Экспортын дараагийн боломж бол эрчим хүчний экспорт юм байна. Энэ дотроо бол цэвэр эрчим хүчний экспорт юм байна гэдэг. Энэ агуулгаараа сая Бүгд Хятад ард улсын ерхий сайдтай маш сайн бэлэн далангуу нэлээд нээлттэй ийм хилцүүлэг боллоо, хилцээр бол хийгдлээ. Тэгээ үр дүнд нь бол энэ чиглэлээр бол маш үр дүн харж хамтарч ажиллая. Тэгээ Бүгд Хятад ард улсын зүгээс бол бид нар энэ экспортыг бол 2022 оноос хойш Монгол Улсын ерөнхийлөгч айлчлалаас хойш байнга одоо ярилцаж ирсэн. Ерөнхийлөгч нарынхаа түвшинд бас эдгээр ярьсан. Одоо бол энийг ажил хэрэг болгох цаг нь бол болсон байна. Ийм болохоор бид нар энэ чиглэлээр бол судалгаа хийгээд хамтарч ажиллах бол бэлэн. Тэгээ цаашаага эрчим хүч худалдаж авах, худалдах энэ ажлаа эхлүүлэхэд бэлэн байна гэдгээ бас албан ёсоор мэдэгдээд байна. Тэгээ үүгээр юу болж байна гэхээр Монгол бас зөвхөн уул уурхаагаас хамаарсан орлого нь орж ирдэг бас биш. Цаашаага бас энэ хэмжээний орлогыг эрчим хүчний салбар ялангуяа сэргээгдэх цэвэр эрчим хүчнээс бид нар олох юм боломж бол албан ёсоор бүрдлээ гэдгийг бас та бүхэнд мэдэгдэж таатай байна. Баярлалаа.